Хэрхэн болон тавтай морил наа заяа гэдэг Microsoft-ийн ажилтаа өнөөдөр та бүхэндээ OpenAI-ийн 2022 оны 11 сард лонч хийсэн ChatGPT-ийн талаар та бүхэнд мэдээллийг хүргэх гэж байна. За энэхүү GPT-ийн талаар хүмүүс айгүйх асуужсэн. Энэ чатыг яадаг чат нэ бас нэгэн social platform юм уу гэж. За OpenAI өөртөө маш амбицтайгаар хэлсэн байгаа. Энэхүү чатыг хөгжүүлснээрээ за Google-ыг орлох хэмжээний байна гэж өөртөө нөгөө бардам хэлсэн. За энэхүү AI таныг хүнтэй харилцаж байгаа юм шиг таныг асуулт асуунгууд хариу өгөх. Одоогийн байдлаар бол энэхүү чат маань үнэгүй цацагдж байгаа. Тэгээ бас нөгөө олон нийтэд цацах хэлбэр дээр байгаа. Энэ дээр алдаа оноо зүйлүүд гарах өндөр магадaltaй хүмүүсийн фидбактэй ямар байна гэдгийг өөрсдөө ингэсэн сонсох гэж энэхүү зүйлийг лонч хийсэн байгаа гэдэг та бүхэнд хэлмээр байна. Өнөөдрийн хэсэгдэр хэрхэн яаж чата та бүхэн үүсгэх, за чата хэрхэн яаж ашиглах талаар та бүхэнд дэмэх хүрнэ. Ингээ хэдүүлээ хамтдаа дэмэр рүү орцгоё. ChatGPT-ээр орохын тулд хэдүүлээ хамтдаа OpenAI.com гэж ороод вебсайтын хамгийн дээдлийн хэсэгтэр Introducing ChatGPT Research Release гэсэн хэсэгтэр та бүхэн дарна. Хэрвээ та ChatGPT-ээр ерөөс огтхонч орж байгаагүй шинээр хаяа нэмэр байвал Sign Up гэдэгтэр дарна. Энээр өөрийн хүссэн имэйлээ сонгохоос гадна танд Google, Microsoft-ийн аккаунтууд бол бэлэн байх болно. Пассвортаа хийгээд continue-га дарна. OpenAI-с таны имэйл рүү verification email явуулна. Тэр нь логоо ороод verify email address гэдгийг дарна. Имэйлээ баталсны дараад нь хамгийн түрүүнд та бүхний нэрийг асууж. Энэ дэр заашгүй өөрсдийнхээ нэрийг хийгдэх шаардлагагүй. Өнөөдрийн хувьд хэдүүлээ зүгээр заяа гэв тэг гэдэг дард нь хадгалчих. За энэ дээр таны утасны дугаарыг асууна. Кодо батлаад оронгууд ChatGPT рүү та бүхэн орох байгаа. Бидний дэлгэцэн дээр энэ дээр та бүхэн харуул free research preview хэсэг байгаа. Илүү судалгаа тал дээр хэрхэн яаж хүмүүс мань ашиглаж ийм за алдаа мадаг байгаа бол тэрийг feedback өгөөд асуулах боломжтой. Доогоор үнэгүй байгаа яваанда ер нь бол үнэтэй болно гэдгийг бол ChatGPT өөрсдийнхөө сайтн дээр бол тавьсан байлээ. Хэрхэн яаж датаг цуглуулдаг талаар мэдээллүүдийг та бүхэнд харуулна. Мөн дээр та бүхэн анхаарах юм бол доод хэсэг өөрийн хувийн мэдээллүүдийг ChatGPT-ээр бичихгүй байхыг анхааруулна. Жишээлбэл өөрийн имэйл, тэрнийхээ пассворд, банкны мэдээлэл гэх мэтчлэн. Бета хэлбэр дээр байгаа тул хүмүүсийн за энийг ашиглаад ямар байв, за ямархуу алдаанууд гаргаа гэд фидбек өгөх төр бол чөлөөтэй байгаа. Та бүхэн хэрвээ өнөөдрийнхоос гадна өөрсдөө бас ашиглаж байгаад алдаа гарах юм бол ChatGPT рүү холбогдорой. За энэ дээрээ дан гэдээ арчи. ChatGPT-д аль бие ёсоор орсон танд баяр хүргэе. Зүүн гар талаасаа хэдүүлээ эхлээд юу байгааг бага саг та бүхэнд танилцуулсан дээрх. Эхний хэсэгтэр new chat гэдэг дээр дарангууд за AI системтэй та өөрийнхөө чатыг эхлүүлж болно. Доор хэсэгтэр dark mode. За миний үед гэх юм бол дандаа юмнуудыг dark mode дээр байлгаж идэг. Та бүхэн Discord дээр OpenAI community-тэй холбогдож болно. Доороос хоёр дахь updates and FAQ өдөрт ямар шинэ юмнууд орж ирж байна гэдгийг тестээр дараад мэдээллийг авах нь. За FAQ дээр болохоор хамгийн хүмүүсээ асуусан асуултанд хариулт бол тавьчихсан байгаа. Эндээсээ гарахыг хүсэх юм бол та бүхэн log out гэдэг хамгийн доотлын хэсгээр дарах нь. За харин баруун гар талд болохоор эхний хэсгээр боллоо example ямар байдлаар асуултуудыг асууж болох вэ гэдгийг та бүхэн дэлгэцэн дээр харуулна. Хоёр дахь хэсгээр ChatGPT юу хийж чадах вэ гэдгийг илүү та бүхэн харуулсан байгаа. За энэ дээр эхний хэсэгдэр хэрвээ та ChatGPT-тэй хоорондоо чатлаад за юу гэж бичснийг эргүүлээд танд сануулах боломжтой. Мөн хоёр дахь хэсэгтэр хэрвээ алдаа гарах юм бол энийг эргүүлээд засах боломжийг олгоно. Гурав дахь хэсэг маань сүүлийн үед их идэвхтэй шинжлэгдэх болсон. Жишээ нь хүний арьс өнгө, яс үндэс, нас хүүсээр нь ялгарлсан янз бүрийн асуулт ч юм уу эсвэл тэрнтэй хамтаа мэдээллийг авах гэх юм бол ChatGPT бол танд хүргэхгүй. Гурав дахь хэсэгтэр ямар хязгаарлалтууд байгаа гэдгийг та бүхэн харж болно. Энэ хэсэгтэр бета хэлбэр дээр байгаа болохоор таны асуусан асуултанд яг зөв оновчтой хариулахгүй байх магадaltaй. Зарим хүмүүсийн хувьд жоохон эмзэглэмээр, буруу ташаа, bias мэдээлэл контентыг бол өгөх боломжтой. Гурав дахь лимитийн хэсэг мэдээллийн сангийн хувьд бол Google search хэмжээгээр бол байхгүй байгаа. Гэхдээ өөртөө OpenAI хийсэнтэй ChatGPT-гээр ашиглан Google-с асуудлаа хайх шаардлагагүй болгоно гэсэн болохоор явандаа ерөөхдөө мэдээллийн сан бол нэмэгцэр байх бах. За эдгээр мэдээллүүдийг авсны дараад нь та бүхэн хэрвээ асуулт асуумаар бол доотлын нөхөр чат хэсэгтэр орно. За өнөөдрийн хэсэгтэр та бүхэнд би 3 өөр янзаар чатыг ашиглаж болдог жишээнүүдийг харуулъя гэж бодож байна. Эхний хэсэгтэр маш энгийн байдлаар өөрсдийнхөө YouTube-ийн үзэгчдэд зориуллаад ChatGPT-ийн талаар эссе бичүүлээд үзье. Write me an essay with 100 words about ChatGPT гэдгийг хэдүүлээ бичээд
За тэгээд энэ хажуу талын товчлуур дээр дарна. Ингээл маш энгийн байдлаар 100 хүүхдээ ChatGPT-ийн талаар надад эссе хичээд өчлөө. За мөн эссенийхаа уншигдах байдлын ChatGPT-гээр өөрчилж болж байгааг дэлгэцээр дээр харж байна. Юм бичүүлж байхдаа та бүхэн доотлын энэ generate response гэдэгтэр дараад өөр хувилбаруудыг гаргаж болох байгаа. За энэний нэг жишээ гэх юм бол ертөнц сувгийг маа subscribe дарж та бүхэн ChatGPT-ийн талаар бичлэг үзэж байгаа та бүхэнд баярлалаа гэсэн нөтийг бол ChatGPT-гээс хүсээд эхний хэсэгтэр гаргаад за хоёр дахь хэсэгтэр арай өөр байдлаар бичигдэж гаргаад за энийг ахиа хэдүүлээ generate response гингүүд тэгээ хажуу тал дээр нь дарангууд 3 өөр төрлөөр 3 өөр янзаар чат бичиж өгж байгааг та бүхэн харж байна. За энэ хүү чатагаа хэдүүлээ ингээ ороход new chat-ыг эхлүүлж болно. New chat дээрээ дараад энэ дээр хэдүүлээ хоёр дахь хэсэг мэдмээр байгаа мэдээллийг ChatGPT-гээс авч болно. Жишээлбэл хоёр дахь хэсэгтэр за миний нуруу өвдөд байна. Энэ зориулсан дасгалыг надад харуулна гэдэг хэдүүлээ чат руугаа бичээ. За нэр list of гэсэн болохоор нөгөө list 1 2-ыг өгөө зогсохгүйгээр за 4 5 6 гэд жишээнүүдийг бол өгсөн байна. За мөн үүнтэй адилхан diet-ндаа зориуллаад энэ эдмээр байгаа хоолой талаар бас асуулт асууж болно. Тэгээ энэ удаад хэдүүлээ яг надад 3хан healthy dishes-ийн талаар өгөөч гэд бичээд үзье. За 3 листээ л авчлаа. Тэнгүүд энэ дээрээ хэдүүлээ дэлгүүр ороод юу хэрэгцээтэй гэдгийг бас асууж болно. Энээр мөн адилхан илүү specific байхаар одоо fish tacos бол хамгийн craving хийж байгаа илүү идмээр санагдаад за тэгэхээр энээрээ provide shopping list based on the second choice гэд чат руу явуулъя. Тэнгүүд хоолнд орох хүнсний бүх бүтээгдэхүүнүүдийг надад листээр гараад ирж байна. За юу идмээр байгааг сонгочлаа, хүнс юу байгааг сонгочлаа. За энэ дээр яаж хийгээгээ гэдэл асуугаад үзье. Энэхүү хоёр дахь хэлбэрээр та бүхэн өөрсдийн нуруу өвдөө тэрэндээ зориулагдсан эрүүл хоолтны хүнсний жигсаалт мөн хэрхэн ястэр хоолгоо хийх талаар бол ChatGPT-гээс бүх мэдээллийг авчлаа. Гурав дахь хэсэг бол арай technical хэсэг байгаа. Энэ дээр хэдүүлээ coding-ийн талаар хэрхэн яаж ChatGPT хүмүүсийн асуултанд хариулдаг. Мөн coding янз бүрийн таны ойлгохгүй байгаа зүйлийг тэрийг асуугаад бас хэрэг засах хэрэгцээтэй байх юм бол тэрийг хэрхэн яаж засахыг бол ChatGPT харуулдаг. За эхний өгсөн жишээнүүдээ хамгийн доод талд байгаа энэхүү асуултыг хэдүүлээ эхлэе. За жишээнүүдийг өгчлөө. Тэгвэл танд хэрвээ код бичээд тэрний талаар мэдмээр байл өөртөө кодыг энэ дээр оруулаад чат руу явуулна. Алдаа байгаад fix the problem гэдэг алдааг зас гэдэг өнгөд энэхүү алдаа хэрхэн засах жишээг ганц биш 2 удаагаар өгж байгааг та бүхэн харж байна. Өнөөдөр та бүхэнд хэрхэн ChatGPT-г бүртгүүлэх ChatGPT-ээр ямар асуултыг асуугаад ямархуу хэмжээний хариултуудыг авдаг гэдгийг та бүхэндээ харууллаа. Анхаарах ёстой зүйлүүдийн талаар та бүхэнд өнөөдөр демодорыг хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал за энэ найднаас текст альт сошиал платформоор холбогдохоос гадна YouTube-ийг subscribe дэж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст ханагууд хараагаарай. Өнөөдрийн видео яриад заяа орон инженер биелжи хадмал цэндэ фактыг шалгасаж жаалганы байлаа. Илүү их мэдээллийг та бүхэн үзхийг хүсэх юм бол манай YouTube суг руу ороод videos гэдэг хэсгээр дараад өөрсдийн дэлгүүр хэсгээрээ энэхүү хайлт систем дээр хайгаад бичлэгүүдээ үзээрэй.